Арилжаа судалгааны газрын захирал инх хамгаалан за гадаад арилжааны брокер Цэнд Аюуш нар маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд студиудад та бүхнийг урьж байна. За сайн байцгаана уу? Яасаа. За та хоёр маань хөвчөө зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг ортуулаад тухтаа суугаарай. За бидний урилгыг хүлээн авч ирсэн та хоёртаа их баярлалаа. Тэгээд өөрсдийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад дөрүүлээ. Ярандаа орё гэж бодлоо. Аха, микрофоноо өөртөө сунгачаарай. Тийм. Сайн ортолроо. Тэгвэл зарим хүмүүс нөө хоолоо сонсогддог шүү. За одоо энэ чирээсээ хоолоо болж байна. За наа болохоор инх хамгаалан гэдэг. За Apex Capital үндэсний компанид арилжаа судалгааны газрын захирлаар ажилладаг. Арилжаа судалгааны албад маань ерөнхийдөө дотоод гадаад хувьцаа, бонд, үндэсний арилжаа судалгааны хэсгийг хариуцж ажилладаг байна. За намайг болохоор Цэнд Аюуш гэдэг Apex Capital ахлах дийлэр албан тушаал дээр ажиллаж байна. За одоогийн байдлаар ерөнхийдөө гадаад арилжаан дээр төлхөө анхаарч харилцагч нартаа судалгаа шинжилгээгээ өргөж бас компани дийлэрийн үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн үг. За тэгэхээр хоёр маань Apex Capital платформын үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг тийм үзэгчдэд өгвөл За Apex Capital маань болохоор хөрөнгөний зах зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа. За брокер дийлэр андеррайтерийн тусгай зөвшөөрөлтэй. За инженеэр гэвэл одоо санхүүжилт шаардлагатай одоо аж ахуй нэгжүүдэд одоо хувьцаа бонд гэх мэтлэн үнцас гаргаад санхүүжилтийг татж өгдөг. Нөгөө талдаас хөрөнгө оруулах сонирхолтой байгаа тий. Одоо хөрөнгөний зах зээлд оролцож хувьцаа үнцас судалт авч түүнээсээ өгөж хүртэх сонирхолтой байгаа. Иргэд болон аж ахуй нэгжийг тухайн үйл ажиллагаанд зуучлан оруулдаг гэж ойлгож болно. Та бүхэн үйл ажиллагаагаа хэдэн оноос хойш явуулж байгаа вэ? За манай үйл ажиллагаа бол 2018 оноос хойш тасралтгүй явж байна. Тэгээд дурдах юм бол одоо Tesco Group-ийн ерөнхийдөө охин компани. Тэгээд 18 оноос хойш нэг 7-8 дахь жилдээ яг хөрөнгөний зах зээл дээр тусгай зөвшөөрлүүд аваад үйл ажиллагаа хэрэглэж явж байгаа. Одоо хөрөнгө оруулалт гэдэг чи одоо нэлээд том зүйл байдаг. За тэгээд хувийн сахилга батж их чухал зүйл байдаг тий. Тэгээ ер нь яг хөрөнгө оруулалт ер нь дийлэн хүмүүс бас оруулдаггүй байх гэж би бодож байна л да. Ер нь бол хувьдаа. Гэхдээ ер нь яг яагаад вэ гэхээр тэр бол нэг сахилга баттай олж холбоотой байх тий. Өөрсдийнх нь одоо нэг төлөвлөлттэй холбоотой байх. Тэгэхээр мэрэгжлийн бос байгаа хүмүүс ч одоо хөрөнгө оруулалт хийхээс өмнө бол та бүхэн хувийн санхүүгээ зөв удирдах тий. Чухал яг энэ талаар нь яг танаа байгууллагаас ямар зөвлөгөөг ер нь өгдөг вэ? За хувийн санхүү дээр гэвэл эхлээд хувийн маань орлого зарлага бүртгэдэг байх хэвээр. За тэгээд түрүү өөрийн чи хэлсэнчлэн нөгөө нэг сахилах бат буюу хувийн санхүүгээ хөрөмтлүүлж хөрөнгө оруулалт хийгээвэл ерөөсөө дүн хамаагүй багаар ч эхлэх боломжтой. Хамгийн гол нь дадал хэрэгтэй тий. Бид нар одоо мэрэгжлийн тамирчдыг харж байвал өглөө болгон бэлтгэл сургуультай идэг шиг хөрөнгө оруулагч болъё мөнгө хөрөмтлүүлэе гэж байвал сар болгон ч юм уу сартаа 2 удаа ч юм уу зайлшгүй тогтмол дүнгээр ч юм уу эсвэл өөрийнхөө боломжийн хэмжээнд дүнгээр хөрөмтлүүлж тэр дадлыг бий болгох хэрэгтэй гэсэн. Ер нь сүүлийн үед Монгол улсын хөрөнгөний зах зээлийн санаач юу байна? Мөн танай байгууллагын хувьд одоо санаачнаасаа бас үзэгчдэд сонирхолвол тийм ээ. За ер нь сүүлийн үеийн санаач гэх юм бол за банкуд товчлогдсон бол хамгийн томоохон одоо үйл явдал байсан одоо өнгөрсөн одоо 5 жилийн хугацаанд те нэлээд томоохон үнэлгээтэй банкуд орж ирсэн. За үүнийгээ дагаад нэг хөрөнгөний зах зээлийн хөгжил маань айгүй дэлсэн. Одоо нэг банкуд чинь IPO хийгээд хөрөнгөний зах зээл гарчингууд монголчуудын дийлийнх нь нэг хоримтлуулын хадгалан ихээр нэг банкнд аваач хадгаламжаа хийдэг те. Тэгээ нөгөө талдаа банкуд нь ингээд товчлогдоод хувьцаат компани болоод ирчингүүд нөгөө нэг банкнд хадгалдаг байсан хүмүүс маань зөрөөд одоо тэгвэл банкны хувьцаа авъя гэдэг ч юм уу. Тэр шалтгаанаар бол маш их хөрөнгө оруулагчдын тоо бол нэлээ нэмэгдсэн гэж харж байгаа. Сүүлийн үед бол яг хөрөнгөний зах зээлд бол банкнуудаас хойш бол нэг томоохон үнцаас гаргалт IPO гэж ярьдаг. Тиймэрхүү юм бол харахын хийгдэггүй байна. Тэгээ хамгийн томоохон зүйл бол банкнууд хувьчлагдсан. Тэгээд үүнийгээ дагаад бас олон шинэ хөрөнгө оруулагчид бий болсон тийм статистик байгаад байна. Анзаараад харах юм бол та бүгд мэдээж тогоонд байгаа улсад маш сайн мэдж байгаа. Тийм танай платформ дээр хүмүүс ер нь ямар төрлийн хөрөнгө оруулалт илүү хийж байгаа, дэлгүү хийж байгаа болоо сонирхолтой санагдаж байна. За манайхаар дамжуулаад яг монголчууд ерөнхийдөө нийтлэг хөрөнгө оруулалт бүтээгдэхүүн бол одоо бонд хувьцаа 2 байдаг. За монголчууд
гэлтгүй ерөнхийдөө дэлхийн зах зээл дээр тиймэрхүү байгаа. За бондын хувьд бол энгийнээр бол яг хадгаламжтай төстэй бүтээгдэхүүн, тогтмол хугацаатай, тогтмол өгөөчтэй. Тэгээд тийм болохоор ер нь арай хөрөнгө оруулагчдыг ойлгоход илүү ойрхон байдаг. За хувьцаа маань болохоор компани байгаа тэр компани үйл ажиллагаа, за санхүүгийн тайлан, за ирээдүйн төсөөлөл гэдэг ч юм уу. Тэгээд хөрөнгө оруулагчтай арилжааны итгэх зэрэгээс хамаарат хувьцааны ханш бол өсч буураад явж байгаа. За энэ маань болохоор бондтой харьцуулахад бол тодорхой хэмжээний эрсдэлтэй бүтээгдэхүүн гэж явцдаг. Тэгэхээр энэ хоёр бүтээгдэхүүн бол голчлон манай платформ дээр арилжаалагдаад явж байгаа. Тэгээд нөх хөрөнгө оруулагчийн маань яг одоо зан төлөв гэх юм уу те өөрт нь тохирсон бүтээгдэхүүнийг төлөхөө нөө арилжаалаа явдаг. Арай нэг эрсдэлд одоо дургу ч юм уу те тиймэрхүү хүмүүс маань төлөхөө одоо бондод хөрөнгө оруулаад за арай нэг тодорхой хэмжээний эрсдэл аваад өгөөжөө бас ингээд тодорхой хэмжээнд одоо өндөр байлгыг гэсэн хүмүүс маань хувьцаанд одоо арилжаа хийдэг гэж ойлгож байна. Хөрөнгө оруулалт хувьцаа гэхээр маш том одоо зураглалаар хүмүүс хөвчлэн хараад байдаг л да. Эсвэл одоо компани хувьд ч юм уу, корпорацийн хэмжээнд ч юм уу, тийм групп компани хувьд ч юм уу ингээл нэг юм холоор хараад байдаг. Тэгэхээр хувь хүний хувьд энэ нь илүү ойртож ирж байгаа юм болоо гэж анзаарагдаад байгаа. Тэгэхээр Apex Capital платформын хувьд энэ илүү гүүрэн болж байна гэд ойлгоход болох уу? Тийш харж болно бол. Манай аппликейшнээр дамжуулаад хувьцаа худалдаж авах, дээрээс нь бонд худалдаж авах те хүмүүс хувьцаа гэхээр нөгөө их мөнгөөр эхлэх хэрэгтэй юм шиг байдаг. Гэтэл яг үндэ Монголын өргөнгийн бирж дээр 1000 төгрөгөөр арилжаалагч байгаа хувьцаа байгаа. 1000 төгрөгөөр ч хувьцаа авч болно гэсэн үг. За мөн дээрээс нь бонд гэхээр бас өндөр дүнгээр хөрөнгө оруулах юм шиг санагдаад байдаг. 100,000 төгрөгөөр бондод хөрөнгө оруулалт хийгээд 10,000 төгрөгөөр хувьцаагаа аваад тогтмол одоо манай платформыг ашиглаад хөрөнгө оруулалт одоо хийгээд явах боломжтой гэсэн. Хувь хүн тэгэхээр Apex аппликейшнийг татаад тэгээд тэнцэнээс бас мэдээллүүдээ авах боломжтой. Эсвэл яг тусгаарчилсан одоо энэ хөрөнгө оруулалтын мэдээллийг авъя гэвэл танаа дээр очиод бас авах боломжтой гэдэг юм болов уу? Тийм боломжтой. Манайх вебсайт саяхан шинжилэгдсэн байна. Тэн дээр ерөнхийдөө манай үйлчлэгээ үзүүлж байгаа бүх бүтээгдэхүүнүүдийг танилцуулга мөн дээрээс нь бас сургалтын хэсэг байгаа гэсэн. Тэгэхээр хүмүүс маань нөгөө анхан шатны мэдээлэлтгүүнээ бас манай вебсайт руу нэвтэрч ороод сургалт мэдээллээс нь хараад судалгаа мэдээллүүдийг харах боломжтой гэсэн. Манай аппликейшны хувьд бас шинжилэгдээд Apex Traders гэдэг нэртэй аппликейшн байгаа гэсэн. Тэн дээр бүртгүүлээд хувьцаа, хөрөнгөний зах зээл, за мөн дээрээс нь бас гадаад арилжаанд оролцох боломжтой гэсэн. Тэгээ манай компани хувьд болохоор 2025 онд бас нэг гадаад арилжаан дээр онцлог үйл ажиллагаа үйлчлэгийг Монголдо бараг анх удаага гэж хэлж болох те. Яг гадаад арилжааны VIP зөвлөхийн гэрээ гэж байгаа байхгүй. Дэлхөө бид нар гадаад арилжаанд оролцож байгаа хүмүүстэй судалгаа шинжилгээгээ тогтсон цагт хүргэдэг мэдээллээр хангадаг. Дээрээс нь ямар одоо гадаад хувьцаанаас хөрөнгө оруулах боломжтой хувьцаа юу вэ гэдгийг нь судалж харилцагч нартаа санал болгодог гэсэн. Тэгэхээр бид нэр өөрсдөө судалгаа хийгээд шинжилгээ хийгээд тэрнийхээ араас байнга одоо трак хийгээд ямар мэдээллүүд гарч ийн хэдэн үеийн ашигтай байвал зарахын хизээ гарахын хизээ орохын гэдэг одоо үйлчлэгээг бол тийм ер нь бол тийм үйлчлэгээг болсон. Одоо нэг хувийн санхүүгийн коуч маяг юм. Тийм байна. Apex дээр хэдэн төрлийн ер нь хөрөнгө оруулалт хийх боломжтой байна. За сая хэлсэн чинь л нөгөө бондын хөрөнгө оруулалт, за магадгүй энэ чинь уул уурхай түүхийдийн арилжаач гэдэг юм уу? Бас олон зүйл байна л та. Тэгэхээр хувьцааны арилжаач гэж байна. Тэгэхээр яг ямар категори одоо төрлүүдэд хуваагдаж байгаа болоо? За ерөнхий бол хувьцаа бонд гэж явчихж байгаа тийм. За хувьцаа бонд дотроо бол одоо маш олон бүтээгдэхүүнүүд байгаа. Монголын өргөнгийн бирж дээр гэхтэл одоо 200-300-аад гарч байна хувьцаа байгаа. За яг гадны бирж дээр гэвэл одоо манайх бол томоохон одоо Америк, Хонконг, Шанхай гэдэг ч юм уу бүх биржүүд рүү холбогдсон. За тэн дээр бол нөгөө хувьцаа бондынх нь бол тоол одоо зам алдсан гэдэг ч юм уу те. Нэлээд олон байгаа тий. Яг үндсэн юмнууд гэх юм бол хувьцаа бондоос гаднаас маах уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн арилжаа хийж байгаа. Сүүлд одоо нүүрс, зэс гэх мэтлээ одоо тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг Монголын өргөнгийн бирж дээр одоо нээлттэй арилжаалдаг болцсон байгаа. Тэгэхээр яг тухайн бүтээгдэхүүнүүдийн арилжаанууд бас нэмэгдэж орж байгаа гэсэн үг. Энэ дээр бас зөвшөөрлөө авцсан явж байгаа. Тийм байна. Тэгээд нэмээд хэлэхэд бас нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө хэлчихгүй тийм. Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ гэдэг нь маань ерөнхийдөө сар болгонд тогтмол дөнгөөр хөрөнгө оруулалт хийх, харилцагчлаасаа дадал болох, нөгөө талдаа бид нэр харилцагчтай өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах талаар нь одоо
зөвлөмж мэдээлэл хүргээд вакцины ерөнхийдөө хуваарлж өгнө гэсэн үг. Тэгэхээр харилцагч маань манай компани дээр ирээд ч юм уу эсвэл манай аппликейшнээр дамжуулаад өөрийнхөө эхлээд хөрөнгө оруулалтын зан төлөвийг тодорхойлно гэсэн үг. За одоо жишээ нь би 10 жилийн дараа ийм том байшин худалдаж авна. Эсвэл магадгүй жилийн дараа би гадагш аялах чааш гэдэг юм уу те. Зорилгоосоо хамаарат хэдэн гөрөг хөрөмтлүүлэх боломжтой. Түүндээ таарсан ерөнхийдөө ямар хэмжээний эрсдлийг дааж чадах юм. За мөн эсрэг талдаа ямар хэмжээний өгөөжийг хүсэж байгаа ингэдэгт нь тааруулаад бид нэр тогтмол өгөөжтэй буюу энэ бондын бүтээгдэхүүнд нэг таны хөрөнгө оруулалтын 60% байх хэрэгтэй юм байна. Эсвэл 70% байх хэрэгтэй юм байна. За хувьсах өгөөжтэй буюу хувьцааны бүтээгдэхүүн таны 20-30% гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар бид нэр багц бүрдүүлэлтээр бас ажиллаж байгаа гэсэн. Тэгээ энэ маань болохоор 1000 төгрөгөөр ч эхэлж болно гэсэн. Баг хамгийн гол нь бага дүнгээр тогтмол хоримтлал хийгээд тэгээ нөгөө хүн маань одоо эхний 1 сар эхний магадгүй 1 жил туршиж үзэх нь шүү дээ. Үнэхээр одоо нэг зах зээлийн дунджаас илүү өгөөжтэй байвал нөгөө хүн ч урамшаад өөрийнхөө хоримтлуулсан мөнгөн дүнг өсгийг хараад бас нэмэгдүүлэх дадал суух байх гэж байна. Хөрөнгө оруулалт чинь нэг юм байдаг. Гой сонирхолтой санагдав. Орох хэрэгтэйсэн. Гэтэ нөгөө нэг хүмүүсийн нэг асуултууд байгаа хаа. Эсвэл би яг ижлэхийн энгийн хүн болохоор ч юм аа. Хөрөнгө оруулалт за тий хадгаламж гэдэг зүйлс байгаа шүү. Тэнгүүд нөгөө нэг хөрөнгө оруулалт хийх нь зөв юм уу? Хадгаламжтай байх нь зөв юм уу те? Яг энэ нэг асуултыг бол ер нь баг маш олон хүмүүс та нараас асуудаг байна. Гэтэ энийг уусаа ярих ч ёстой байна гэж бодож байна. Түрүү бас нөө хэлсэнчлэн нөө монголчууд дийлэнх нөө хадгаламжаар ингээд ер нь хоримтлуулад юу яадаг. Тэгээд яг хуу тодорхой хэмжээний одоо бонд хувьцаа маань бол хадгаламжтай харьцуулахад бол тодорхой хэмжээний эрсдэлтэй. Гэхдээ нөгөө талаас эрсдлийн урамшуул буюу өвөж нь харьцангуй өндөр байгаа. Тэгэхээр яг нэг яг хоримтлал хийх чамн дээр одоо асуулт гарч ирнэ л гэсэн үг л дээ. Жишээлбэл за эрсдэл багтай хадгаламжид мөнгөө байршуулах уу эсвэл тодорхой хэмжээний эрсдлээ өрөөд те арай өндөр өгөөжтэй тиймэрхүү боломж бол байгаа. Тэгэхээр тийш орох уу. Тэгээд энэ дээр бас нөгөө нэмээд хэлэхэд эрсдэлтэй гэж байгаа ч гэсэн та яг нөгөө мэрэгжлийн одоо шинжээч нараас те мэрэгжлийн одоо үйлчлэгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын брокер дилерийн компанид хандаад те ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах уу тэндээс мэдээлэл зөвлөгөө аваад явбал энэ эрсдлийг чинь бол ерөөхдөө хааж өгч чадна. Яг одоо дийлэнх монголчууд бол өөрсдөө нөгөө яг тийм мэрэгжлийн газраас юм зөвлөгөө авахаас илүүтэйгээр одоо найз нөхөд те одоо олны одоо яриа амд амьдсан яриа энтрээс шалтгаалаад айгүй хөрөнгө оруулалт хийх. Тэгээ тэрэндээ болохоор нэг юм руу одоо бүх мөнгөө дэнчингээ тавих ч юм уу те одоо сүүлд одоо coin гэл мэлээ юм бас боллоо шүү дээ. Яг нэг жишээ шүү. Гэхдээ coin-ийн сан талууд зөндөө байгаа. Тиймэрхүү юмнууд байдаг болохоор юу гэж бодож байна. Тэгээд хадгаламж чинь өөрөө нэг хөрөнгө оруулалтын нэг хэлбэр байхгүй. Тэгэнгუთ хүн хадгаламжинд хийх үү эсвэл хувьцаа бондод хөрөнгө оруулалт хийх үү гэдэг нь хувийн сонголт. Манай одоо улсын нөхцөл байдалд үзэхэд бол за бодлогын үе 12% байна. Инфляц бол нэг 9.9%. Улаанбаатар хотын инфляц 9.9%-тэй улсын хэмжээнд бол 9% байгаа байхгүй. Тэгэхээр банкны хугацаатай хадгаламж өөрөө хэдэн хувьтай байгаа юм. Таны одоо мөнгийг инфляцаас давсаа өгөөж гэнэ үү гэдэг нь бас чухал гэсэн. Тэгэхээр жилийн банкуудын дундаж хадгаламж за нэг 12-аас 15 байлаа гэж бодоход инфляцаас давсан яг цэвэр өгөөж нэг 4-5% юм шүү. Тэрний оронд зах зээл дээр нэг 18-аас 20% бонд гэж бүтээгдэх юм байна те. Бас тийшээгээ хөрөнгө оруулалтыг бол ядаж инфляцаас давсан дахиад 2 дахин одоо инфляцтайгаа үржүүлэхэд 2 дахин хувийг өгөөж авах боломжтой юм шүү гэдэг л санаа гэсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалт яг хийх байгаа хүмүүс маань мэрэгжлийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа манайх шигч байдаг юм уу те. Мэрэгжлийн байгууллагуудаас зөвлөгөө мэдээлэл сайн аваад ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж байгаа юм, юугаараа ялгаатай гэдэг бүтээгдэхүүнүүдийн онцлогийг ялгачаад тэгээ хөрөнгө оруулалтыг илүү үр дүнтэй гэсэн. Одоо манай монголчууд нөгөө бат авчингууд дагаж аваа те. Долмаатын давчгаар энд авчаад байгаа шүү дээ. Тэр шиг одоо ер нь бол манад Apex-ийн хувьд Apex Capital-ийн хувьд бол яг нэг үлгэр жишээ бас нэг харилцагч гэх юм те үйлчлүүлэгч байна уу те одоо яг ингээд нэг юм багцаа ингэж томруулаа явсан ч гэдэг юм те багаас эхлээд томорсон ч гэдэг юм те тиймэрхүү кейсүүд байдаг болвол те удаж болгоо ярилцаад үл цэндээ дээр 2018 оноос тэр чинь бас баг хугацаа аваад байна тийм. За манай гадаад харилцаан дээр нөгөө надтай нэлээ ойр харилцдаг нэг ихч байдیں۔ Тэгээ өмнө нь бол ерөнхийдөө 100% бонд руу хөрөнгө оруулалт хийсэн байсан. Тэгээд надтай олз зөвлөгөө аваа. За хоёулаа эхний ээлжинд нэг 60% бонд 40% гадаад хувьцаа
40% нь хувьцаана гээд тэр 40% дээр болохоор 20% нь дотоод хувьцаа, за 20% нь гадаад хувьцаа гэж байгаа. Тэгэхээр ихчийн нэг 60% хөрөнгө нь бол нэг жилд ойролцоогоор 20%-тай тогтмол өгөөж авчиж байгаа гэсэн. Гадаад хувьцааны хувьд болохоор 20% оруулаад тэндээс бидэд дундаж өгөөж нэг 25-аас 30% гам долларын. Гэхдээ энэ бол хувьсах өгөөж те. Яг тухайн цаг үед бол нөгөө хөрөнгөний зах зээл, Америкийн зах зээл, олон улсын зах зээлийн хөрөнгө оруулж байгаа компаниуд нөхцөлттэй байсан гэсэн. За дотоодоос болохоор бидэд ногдол шиг хамгийн өндөр өгж байгаа. Дээрээс нь санхүүгийн үзүүлэлт хамгийн олон одоо жижиг хөрөнгө оруулагчид орсон хувьцаануудыг санал болгосон гэсэн. Тэгээд ихчийн маань өгөөж бол өөрөө дунджаар нийт багцынх нь өгөөж бол нэг 25-аас дээш хувьтайсан байхгүй. Тэгээ нөгөө ихч чинь над дээр одоо ингээд нэг жилийн дараа уулзж байгаа байхгүй. За их чинь бондоос юм авчлаа энэ хувьцаанд гэсэн чинь ингэж өгөөд өсгөөд нь штэ тий. Тэгэхээр хоёлоо энэ одоо багцаа нэмэгдүүлээч гэдэг юм уу. Тиймэрхүү одоо юмыг надтай ярьж байгаа. Тэгэхээр би их чинь зөвлөсөн та бондоосоо тогтмол өгөөж авчиж байгаа юм чинь энэ авж байгаа өгөөжөл хоёлоо хувьцаараагаа нэмэгдүүлээ тий. Яагаад тэгэхээр нэг хөрөнгөний зах зээл чи өөрөө хэлбэлцдэг зах зээл учраас яг хувьцааны хувьд бол нэг жил өсөлттэй байсан ч гэсэн дараагийн жил нь унах эрсдэлтэй учраас аль болох нэг эрсдлийн менежментийг сайн барьна гэсэн үг байхгүй. Тэгээ ихчдэр болохоор жишээ нь Америкийн зах зээл дээрээс 10 компанийн хувьцааг багц бүрдүүлэх зарчмаар гэсэн үг. Өөр секторын одоо нэгнээс хамаарал багтаагаар бүрдүүлж гисэн. Тэгэхээр ихчүүл нэлээд сэтгэл хангалуун. Тийм тэгээд ер нь дунджаас Монголын яг хадгаламжийн одоо хүүгээс 2 дахин хүү авч байгаа гэдэг ер нь нэлээд их баярлж байгаа, талархаж байгаа гэдэг мессежүүдийг бас аягүй хөгжсөн. Гоё юм аа тий. Одоо жишээ нь яг одоо телевиз үзээс сууж байгаа, магадгүй манай лайвыг үзээс сууж байгаа, яг энэ хөрөнгөний зах зээл рүү бас орж үзэж байгаагүй. Яг одоо наачигч гэдэг юм уу тий. Одоо хин нэг юм байж магадгүй. За ямар ч байсан Apex Capital-ийнхан бол маш хэрэгтэй гоё мэдээллүүдийг өгч байна. За хамгийн түрүүнд мэдээж мэрэгжлийн үнээс нь зөвлөгөө авах нь. За хэрвээ үнэхээр одоо нөгөө салбар дээр нэрж боломжгүй байх юм бол сайт руу н ороод бас ийм зөвлөгөөнүүд, сургалтууд бас байдаг гэж ойлголоо. Өөрөөр ер нь анх удаага хөрөнгө оруулалт хийх гэж байгаа, хувьцаа, бонд авах гэж байгаа бол яг юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг юм болоо. Мөн одоо алсын одоо зорилгоос тодорхойлох нь чухал байдгүй. Яг хөрөнгө оруулалт чинь цаана бас нэг зорилготой тодорхой хэмжээний хугацаатай байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг одоо за яг анхлан одоо түрүүний яг хэлсэн одоо бидний хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгээ гэдэг байгаа шүү дээ тий. Тэрэн дээр бол яг хөрөнгөний зах зээлийн одоо мэдлэггүй ч юм уу эсвэл ойлголт багтай, мэдлэггүй гэх нь хааштай ойлголт багтай эсвэл нэг цаг зарцуулах боломжгүй хүмүүс тохирсон бүтээгдэхүүн баггүй. Мөнгөө байршуулчин өмнөөс нь бид нэр судалгаа шинжилгээ бүх юу авах вакцины бэлтгэн гаргаад өгчнө. Тэгэл бидэд ерөнхийдөө тэр хөрөнгөний удирдаад явах үйлчлэг байгаа гэсэн. Тэгэхээр яг өөрөө оролцоод явахаар бол манай одоо вебсайт те эсвэл магадгүй өөр компани вебсайтуудаас ч юм уу мэдээлэл аваад уулзаад явж болно. Тийм боломжгүй одоо цаг зав багтай те өөр ажил хийж байгаа тийм хүмүүс бол тухайн үйлчлэгийг аваад одоо бүх хөрөнгө оруулалтын юмудаа даатгахад одоо боломжтой гэсэн үг байхгүй. Миний хувьд болохоор одоо бата дундаг дуламж гэдэг юм уу те надтай яриад уулзгаа за хоёлаа сард эдэн өрний орлого олж байгаа. Сард хичнээн төгрөний зардал гарч байгаа юм хөтэ яг хувийн санхүүр нь орчдөг гэсэн. Тэнгуүтэ тэндээс хоёлоо дэвчиж болох зарлуудаа жагсааж бичээд за магадгүй дундаж цалин нэг 2.5 саятай байх шиг байна. Тухайн хүний гаргаж байгаа зардал нь сард нэг 2 сая төгрөг ч юм уу эсвэл сая 500 мянган төгрөг байж магадгүй те. Тэндээс за сая 500 гаргалаа гэхэд сая төгрөг байгаа. Дэвчиж болох зарлуудаа хасаад яг цэвэр сая төгрөг хөрөмтлүүлэх боломжтой бол тухайн сая төгрөгөн дээр нь юу тохирох ёстой юм гэдгийг энэ тухайн онтойгоо ярилцаад нэрийн гаргаждаг гэсэн. Тэгээ манайхаас вебсайтаас гадна бас утсаар мэдээлэл авчих боломжтой. Манай утас руу залгаад ерөнхийдөө зөвлөхүүдтэй холбогдоод ямар бүтээгдэхүүн байгаа юм, ямар ялгаатай би одоо нэг ийм төгрөгийн орлоготой энүүгээрээ би юунд хөрөнгө оруулалт хийвэл болох юм ч гэдэг юм а тий. Мэдээллүүдийг бол авахд бол нээлттэй гэсэн. Өнөөдрийн хөрөнгө оруулалт маргаашийн боломжоо гэж бас олон хүмүүсээс оруулмаар санагдаж байгаа хальтаа. Тэгээд ер нь хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс ирээдүйдээ санхүүгийн хувьд одоо асуудалгүй байх, за томоохон зорилтуудаа хүрэх боломж бас хэр байгаа гэж харж байгаа та бүхэн бас мэрэгжлийн хүмүүсийн хувьд тий. Тэр юу бол маш өндөр шүү дээ. Тэгээ яг хөрөнгө оруулалтын юм бас хоёр томоохон зорилго бол за мэдээж нүн санхүүгийн эрхчлөө гэж яригдаад байдаг тий. Орлогын бас нэг давхар их үүсвэр тий. Одоо ажлын орлогоос гадна
За тэгээ санхүү эрхчлөө гэдэг чинь ерөнхийдөө нэг санхуугаас хараат бус тэ ажиллахгүй байсан ч ерөнхийдөө нөгөө өгөөж нь орж ирээд тэрнгээрээ амьдрах боломжтой гэдгээр л тодорхойлогдоод байгаа шүү дээ. Дараагийн нэг зүйл нь болохоор ирээдүйд учирч болох эрсдлээс санхүүгийн хувьд хамгаалт болж байгаа гэсэн. Одоо магадгүй эрүүл мэндийн хувьд ч байд юм уу те. Тэгэхээр нэг талдаа нэг орлого ашиг харж байна. Нөгөө талдаа ирээдүйд учирч болцсгүй эрсдлээс өөрийгөө олшууд хамгаалчихж байгаа гэсэн үг л дээ. Доктортой одоо санхүү хөрөнгө оруулалт гэдэг юм аа. Тэгээ одоо нэг хөрөнгө оруулалт хийгээ сурцсан хүмүүс сэтгэлзээ өвчгсөн аюу тайван те санаа зовох юмгүй янз янзын гинти эслүүд тулгарсан ч гэсэн нөгөө сандрахгүйгээр шийддэг. Зүгээр миний хувьд яг надад дээр бодит болсон кейс гэвэл би 2022 онд нурууны хаалганд орж исэн байхгүй. Тэгэхдээ нэг 6 сар орчим эмнэлэгт хэвтчихсэн. Тэр үед би өмнө хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Тэгээ цалингийн орлогоос хараат бус байдлаар миний хөрөнгө оруулалтууд одоо эмчилгээний талбар эм тэрэний зардалж байт юм а тий өдөр тутмын зарлуудыг бас шийдэжсэн. Тэгэхээр хүмүүс ер нь эрт эхлэх хэрэгтэй, залуу байгаа дээр эхлэх хэрэгтэй. Өдөр болгон ч юм уу эсвэл сар болгон тэрийг дадал болох хэрэгтэй. Тэгээд ирээдүйд учирч болох эрсдлээс өөрийнхөө санхүүг сахилах баттайгаар арданд аваад гарах хэмжээнд хүрэх ёстой гэсэн. За тэгээд ер нь бол хөрөнгө оруулахаар зэхэж байгаа, сонирхож байгаа хүмүүс маань Apex дээр тий гадаад арилжааны брокер Синд аюуштай илүү ойрхон байгаад илүү мэдээлэл авах юм бол бас ирээдүйдээ бол санаа зовлтгоо нэлээд юм үр өгөөжтэй бас хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж байгаа болоо гэж нээлттэй тий маш гоё өр өгөөжтэй харилцаа болж байна гэж дүгнэж байна. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй хоёрын манаас студид орж ирээд хэлмээрсэн зүйл байна уу? Магадгүй хүмүүсийн бас хөрөнгө оруулалтандаа хийдэг голлох алдаанууд ч гэдэм үү тийм бас өөрсдийн бас хэлмээр байгаа зүйлсийг хэлж болно. Хөрөнгө оруулалтын дээр хийдэг алдаанууд гэвэл нэг бүхэн одоо жишээ нь Nvidia-гийн хувьцаа өсчлөөч байдаг юм уу? Тийм хаан банкны хувьцаа өсчлөөч байдаг юм уу? Шуураад байгаа үед хүмүүс айгүйх араас нь хөрөнгө оруулалт хийх тохиолдол бүр дийлэнх нь гардаг гэсэн. За одоо таны хөрөнгө оруулсан эсвэл одоо манай амгагийн хөрөнгө оруулсан хувьцаа нүдэн дээр 10% өсчихөд би тэндээс яг хоцроод байгаа мэдрэмж төрөөд байдаг. Тэрнээсээ болоод айгүйх алдаа гаргадаг гэсэн. Тэгэхээр нэг зүйл рүү шуурхаасаа илүүтэйгээр судалгаа шинжилгээнд дээр үндэслэж юм эсвэл яг манайх шиг мэргэжлийн одоо шинжээчнараас өвлгөө мэдээлэл аваад тэрнийхээ үндсэн дээр хөрөнгө оруулалт хийвэл таны эрсдлийн түвшин бас харьцангуй буурах боломжтой гэсэн. За яг миний хувьд яг өөрт тохирсон нэг бүтээгдэхүүнээ олчих юм бол одоо ер нь зүгээр санагддаг. Зарим яг нэг харилцагч нар дээр жишээ авахад хувьцаанд нөгөө тохиромжгүй харилцагч нар гэж бас байдаг. Нэг хувьцаа авчаад нөгөөдгөө ханшиг ингээ байн хараад байдаг. За миний мөнгө маань яаж байгаа бол яаж болох тий. Тэгээ нөгөө тэр нэг гадаад хувьцаа авчвал Америкийн зах зээл чинь нөгөө оройн цагийн зөрдөг болохоор орой их хөдөлдөг. Тэгээ нэг ах болохоор ингээд би бүр ингээд шүн унтаж чадахгүй ингээд миний мөнгө маань яатсан бол гэдэг сэрж ингээд ханшаа ингээд шалгаад идэх гэдэг ч юм уу тий. Сүүлдээ нойргуудаад тэгээ нөгөө хувьцаа нь унчвал одоо нэг магадгүй нэг хэд хоногийн дотор унчвал тэрэндээ жоохон стресс гэдэг ч юм уу тий. Тэгэхээр эн чинь хөрөнгө оруулалт нөгөө талдаа нөгөөнд бараг жоохон тодорхой хэмжээний эрсдэл дарамт болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө өөр тохирсон тэрний он магадгүй бондод хөрөнгө оруулалт хийсэн бол тэр ах бол орой болгон хараад ахгүй байн хараад ингээд унтаал сайхан өөрийнхөө ажлыг хийгээл явж явах боломжтой байхгүй. Тэгэхээр өөртөө яг тохирох бүтээгдэхүүнийг бол олох нь чухал ах гэж бодож байна. Яг үнэн тий нэрээ хувийн одоо сэтгэл зүйн байдал, зам төлөвийн байдал, санхүүгийн байдал гэдээ олон зүйлийг бас харгалзуу үзэх шаардлагатай байна. Энэ дээр бас гол нь мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө их чухал юм байна гэдгийг манай хоёр бас маш одоо оновчтой зөв хэллээ. Тэгээд арилжаа судалгааны газрын захирал одоо Apex Capital-ийн тий инх хамгаалан манайла замун гадаад арилжааны брокер Синд аюуш манаас хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр цаг зав гарган ирсэнд хоёртаа маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн олон хүнийг одоо хөрөнгөжүүлэх арилжаанд туслах их хүсэлт нас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.